Заяин хүрээ. Ламын гэгэн, заяин гэгэн, ширээд гэгэн хэмээх 3 их гэгэн энэ газар ирж хоноглохдон хэнийхэн аяганд цэцэг урган тэр нь өөрийн хийдийг байгуулъя гэж тохирч. Тэгээд заяин гэгэний аяганд цэцэг ургаснаар 1631 дугаар онд одоогийн Арханга аймгийн Эрдэнэ булган сумын нутаг Булган уулын энгэрт заяин хүрээ хийдийн суур тавигджээ. 17 дугаар зууны эсээр заяин хүрээнд гүдэн сүм, лавирэн, сэмчинг байгуулж 1696 дугаар онд байгуулсан гүдэн сүмийг 2 дугаар зай баньдад лувсан паринлээ өөрийн лавирэн болгосон байна. Лавирэнгийн дээд давхрын сүмийг шүтээний 3 сүм гэх өгөөд баруун гүдэнд үрд нам норьсон зай баньдад гутагт лувсан паринлээ, лувсан яндаг, лувсан жигмэд орш нарын ширэлийг оршуулсан 3 сувраг, зүүн гүдэнд 5 дугаар гутагт лувсан жигмэд намжил энэ ширэл тус байжээ. дугаар зай баньдад лувсан жигмэд оржин үед 1802 дугаар онд зүүн баруун сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон асар дээвэртэй, доод давхар нь тоосгон төвд хэлбэрийн барилга байсан байна. 1908-аас 1909 дугаар онд сэмчингийн 3 дугаар давхрыг буулган хурлын дуун, нөгөө сэмчинг цогчин дуун болгон 1909-өөс 1910 дугаар оны үед засвар хийж одоогийн байдалтай болгожээ. Заяин гэгэний хийдийн сүм дууныг 1887 дугаар онд тухайн үед нэрд гарсан Монгол дархан урчууд сэргээн засварлаж байжээ.